дээд боловсролын байгууллага яагаад цаг үетэйгээ хөл нийлэхгүй хоцроод байдаг вэ гэхлээр тухайн цаг үед гарч ирж байгаа дэлхийн шинжлэх ухааны үр дүн маш хурдан технологи болж зах зээл дээр нэвтрээд байна шүү дээ. Тэгэхээр энэ шинжлэх ухааны энэ шин үр дүнг биедээ тээсэн их сургууль байх хэрэгтэй. Нэггээр хэлбэл шинжлэх ухааны оргил судалгааг хийж чаддаг. Дээд боловсролын байгууллага бол тэр шинжлэх ухааны оргил судалгааг шууд авч ашиглаж чаддаг. Чадамж. Тэгэхгүй бол одоо бидэнд байсан хуучин бэрхшээл юу вэ гэхээр 10 жилийн өмнөх лекцээ кармандаа хийгээл давхижсэн байна. 10 жилийн өмнө менежментийг заадаг байсан хичээл бол 10 жилийн дараа бах байдаг. Зүгээр хэлбэл шинэ ойлголтууд бий боллоо. Шинэ судалгааны үр дүн гарлаа. Энэ нь ном товхмол боллоо. Энэ нь амьдрал руу маш хурдан орж ирээд байхад сургууль заадаг сураасаа гэж бодож байгаа, сурья гэж бодож байгаа зүйл нь хуучнараа гэсэн. Энийг бид бүгдийг шинчилж байгаа. Энэ хөтөлбөрийн шинжилэл бол намайг сайд болоход 800 гаруй хөтөлбөр байлаа да. 800 гаруй хөтөлбөр. Тэгэхээр 800 гаруй хөтөлбөрөөр хүн сургана гэдэг бол хязгаарч бүтэхгүй. Маш их зардалтай, маш их эрсдэлтэй. Тийм учраас бид нар хөтөлбөрийнхөө тоог 200 орчим болгож цөөлсөн. Нэггээр хэлбэл хувирах чадвартай хүн гаргая, чанартай хөтөлбөр гаргая, багш нарыг өрсөлдүүлье. Хуучин бол 800 хөтөлбөр дээр нэгтгэгчмээр хөтөлбөрүүд байсан баг тийм. Тэрийг бүгдийг нэгтгэлээ шүү дээ. Их сургууль дотор нэлээд хийгдсэн баг шүү тийм. 800 нэгтгээд 200 болгосон. Энэ нь бол их сургууль дээр хийгдсэн хөтөлбөрийн шинжилэл дээд боловсролын бүх байгууллагууд дээр адилхан хийгдэж явж байгаа. За энэтэй уялдуулаад мэдээж дараагийн алхам бол үнэхээр тэр судалгааны ажлын чадамж. Энэ дээр би ганцхан тоо хэлмээр байна. 2009-с 2012 оны хооронд дээд боловсролын байгууллагад өгсөн одоо эрдэм шинжилгээ судалгааны ажил дээр өгсөн санхүүжилт нэг 5 тэрбум төгрөг байсан юм лээ. Миний сайд байх үед өгсөн санхүүжилт 60 тэрбумд авцсан. 12 дахин их мөнгийг би тэр их сургуулийнхаа судалгааны чадамжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байгаа. Хамгийн сүүлд гарсан ажил бол 3.5 тэрбум төгрөгөөр 78 төслийг их сургууль дээр санхүүжүүлж байгаа судалгаа. Нэггээр хэлбэл хүүхдэд оюутан залуучуудад энэ цаг үеийн шин мэдлэг заахыг зааж байгаа тэр багш байна. Энэ цагийн дэлхийн хамгийн одоо шин мэдлэгийн тээгч байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор энэ зах зээл буюу өнөөдөр энэ үйл ажиллагаа явуулж байгаа компани танаа телевизч адилхан. Энэ компаниуд дэлхийн хэмжээнд ажиллаад байна. Дэлхийд адилхан ажиллах шаардлага гарсан. Яг адилхан ажиллах шаардлага тавихаар орж ирж байгаа хүүхдүүдийн мэддэг зүйл нь хоцрогдсон байдаг. Энийний зөрүүн дээр яваад байхгүй. Нэг. Хоёр дахь нь бол үнэхээр энэ дадлага ажлын цагийг бол маш хүчтэй нэмэгдүүлсэн бид. Зүгээр хэлээрээс чинь тодруулаад нэг асууж байгаа. 60 тэрбумын одоо 12 дахин 5 тэрбумын бол нэмэгдүүлсэн гэж байна шүү дээ. Эцсийн үр дүн бол энэ чинь энэ зах зээл дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодынхоо одоо импортын хэрэгцээг хангах, цаашлаад экспорт хийх ийм зорилго явж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм, мэдээж бол тодорхой үр дүн гарсан зүйл юу байна? Тийм, мэдээж бол 60 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэхэд багш нарын судалгааны чадамж өөрийнх нь материалын бааз мэдээж нэмэгдээ. Тэгэхээр бол багш хүн одоо нэгээр хэлбэл одоо чамааг өөрөө чинь багштад зүүрлэх юм бол чамааг л бид нар CNN-ийн нэвтрүүлэгчтэй адилхан төвшөнд л ойрчих гэдэг байхгүй юу? Тэр нь зориулсан санхүүжил. Тэр хэмжээгээр бол бидэнд мэдрэгдэж байгаа юм маш их байна. Маш олон төрлийн судалгааны пепруудыг манай эрдэмтэд бол дэлхийд гаргаж ирж чадчихээн. Нөгөө талдаа хэрэгжүүлсэн хөтөлбөрөөр шинчилж чадчихээн. Жишээлбэл одоо 1000 инженер төслийг 2хан жилийн дотор хэрэгжүүлэхэд энэ багш нарын тэр хөрөнгө оруулсны үр дүн л гарч шít. Японы сургуулиуд Монголын инженерийн хөтөлбөрийг өнөөдөр хүлээн зөвшөөрөх хэмжээнд ирчлээ. Монголд Японы стандартаар сургалт явуулдаг инженерийн 3 сургууль бий болчихлоо. Энийг суралцагч нар Японд 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр суралцах эрхээ авчлаа. Нэгүр хэлбэл маш богино хугацаанд нөгөө багш нар өөрийнхөө бий болсон орчин, өөрийнхөө хийж байгаа судалгааны ажил явж очиж туршлага судалж जैन, тэнд докторантаар явж जैन. Энэ харилцааны үндсэн дээр багш нар ямар ихтгэл өмшил төрж ийнэ гэхлээр за одоо хуучин инженерийн сургалт бол явдаг биш болчихжээ. Хуучин инженер бол одоо мэддэг хүн гаргахад зориулагдсан байна л да. Бас ялгаагүй. Одоо инженер гэдэг бол өөрөө сэтгэдэг. Одоо компаниуд ямар шаардлага тавиад байна вэ гэхлээр өөрийнх нь байгаа имийг зүгээр хадгалдаг хүн гэхээс илүү энийг хөгжүүлдэг хүн нэхэд байгаа байхгүй. Гэтэл хөгжүүлдэг хүн гэдэг бол шинийг санаачлагч, бүтээлч сэтгэхгүйтэй. Тэгээ жоохон өөрөөр сэтгэж чаддаг.
ийм хүмүүсийг гаргаж ирэхийн тулд хөтөлбөр өөрөө дахиад нөгөө 12 жилийн боловсролтой явсан шигэ яаж бид залууч энэ оюутнуудаар хийлгэх вэ? Нэгүр хэлбэл багш дахиад заагаал ингэж бөмбөгдөд байх биш. Яаж Европт төгсруулах? Одоо бид нар сая 25 мянган дунд сургуулийн 25 мянган багшид компьютер олголоо шүү дээ, ноутбук. А энтэй зэрэгцүүлээд бүх сургуультай компьютерийн кабинет олголоо. А энэ компьютерийн кабинетыг дагаад одоо роботын лаборатори нийлүүлж байна. Ингээд Монголын бүх ангид системийн хамгийн орчин үеийн роботын лаборатори бүх ангид шүү. Бид бүх ангийг номын сантай болгосон. Бүх сургуулийг физик химийн лабораторитой болгож байгаа. Одоогоор 400 гаруй нь орчоод байна. Энэ жил үлдсэн 200-аа хийчихнэ. А бүх ангийг энэ жилдээ багтаагаад системийн лабораторитой болгоо. Компьютерийн. Роботын. За тэгэхээр одоо орчин цагийн манай залуучууд яаж эхлэх вэ гэхээр одоо нөгөө асдаг, унтардаг, явдаг, унтдаг, босдог тэр машинуудыг зохиож эхэлнэ. Удирдах эхэлнэ. Яг тэрнтэй адилхан манай инженерийн бааз чадамж нь сайжраад эхэлнэ гэсэн үг. Одоо бол энэ дээд бол CDIO гэж нэрлэгдээд байгаа юм л да. Сэтгдэг, төлөвлөдөг, тэрийгэ бүтээдэг, тэрийгэ борлуулж чаддаг. Ийм инженерийг гаргаж ирэхийн тулд энэ хүнээр одоо тэр орчин үеийн шин бүтээлүүдийг өөрснөөр нь хийлгэж сургаж байгаа. Өөрөөр хэлбэл багш заагаад байх цагаа тэр хүүхдийг хийлгдэг цагаар сольж шít. А ингэчээд энэ хөтөлбөрөөр хийж явах явцдаа харин онлайн ямар мэдлгүүдийг өгөх вэ? Тэрийг яаж зөв тавьж өгөх вэ гэдэг асуудал.